наадам дууссан ч гэсэн дугуй уушир хийхгүй бол ерөөсөө санаа амархгүй байна. Тэгээд бас өөрийгөө хэр хийх нөө гэдгийг үзэхэр өнөөдөр шийдлээ. Ямар ч хэсэг хагарахгүй, шүүс нь насгарахгүй, айгуу гоё болсон. Тэгээд амар сони энэ удаа ийсэн ч амар амархан байсан. Бахныхаа ширхгийг томдуулах, гурлаа дутуу амраа, хатуу зурах гэх мэт асуудлаас болоод хийж явах явцад фейлдэх юмнууд гараад байдаг. Яг энэ 3 дээр анхаарчих юм бол бүр амар амархан юм билээ. Шингэн орцоо залхуураад блендерээр хутгацсан чинь бараг илүү гоё болсон юм шиг санагдаад байгаа. Нэг бондгоор гурил бол нэг 70 орчим грамм. Маха дотор нь хийчээд гурилнуудаа яг 10 минут амрах. Илсэд бол илдэх гэж яарахгүй, гараараа жоохон хавтгалж агаад тэгээ хөнгөн хоёр тал руу нэргүүлж агаад илтгэр ерөөсөө хагарахгүй илээ. Дутуу илдчихэр бас шарсны дараа амар мухад зузаан гурилтай болчтой. Ер нь юм тостой юм шарахтаа эхлээд тосоо маш сайн халаах хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө температурын зөрөө гараад жоохон хоол бол айгу мух болоод идэг. Заримдаа нэг нарийн нанд ногоо гэдэг авахгүй зүгээр байцааны салаад бол бас өдөр тутамдаа хийж идэж болох гоё эрүүл сонголтуудын нэг. Нэрээ би юм байцааны салаад хийхдээ заавал эхлээд ингэж баздаг. Тэгэхээр шүүс нь ялгараад дээрэс нь идэхэд илүү гоё зөөлхөн болдог. Яг энэ хүрэн байцааг гүнжтийн үрийн амтлагчтай ингэж шууд хийгээд идэх айгу дуртай. Хуушур маань айгу нимгэн, махан айгу гоё жигд болж өгсөн. За ямартай сайхан хуушураа хийгээд сэтгэлээ бүр нэг сайхан амрааж авлаа.